За улс орны 5 жилийн үндсэн чиглэл буюу 2021-с 25 оны хөгжүүлэх үндсэн чиглэл. За засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт ярьж байна. За энэ бол уг нь төсөв төлөвлөгөө баталгаас чухал асуудал юм байна. Бусад улс орнуудын жишг бол тийм байдаг. Төсөв төлөвлөгөө баталгаасаа илүүтэйгээр төсвийнхаа гүйцэтгэл, бодлогынхаа энэ төлөвлөлтийн гүйцэтгэлийг ярихад илүү цаг гаргаж ач холбогдол суудаг. Харамсалтай нь өнөөдөр засгийн газрын ач холбогдол өгж байгаа байдал бол их сул харагдаж байна. Сайд нарын оролцоо, хариулж байгаа байдал гэдэг. Энэ дээр бол цаашид их хурл анхаарч ажиллах ёстой гэсэн юм саналтай байна. За тэгээд энэ төсвийн гүйцэтгэл, бодлогын энэ төлөвлөлтийн баримтчдын бүх гүйцэтгэл ярьж байхад 3 асуудал байна. Нэгт биелэлтийн хангалтгүй 50 гаруй хувьтай. Ялангуяа яг энэ бодлогын тэргүүлэх чиглэлүүд, за тэгээд үндсэн зорилтууд болох нь агаарын бохирдол, төвөгжрөл гэдэг ард иргэдийн амьдралын чанартай холбоотой, амьдрах орчинтой холбоотой, ажил орлоготой холбоотой асуудлууд бол 50-с доош хувьтай байж байна. Тэгэхээр энэ асуудлыг бол бас төлөвлөлтөө хийхдээ хүн хүч, хөрөнгө санхүү цаг хугацаагаа бодитоор төлөвлөхгүйгээр ингэж тооцож хийсэн солоо төлөвлөгөөний биелэлд нэг талдаа бас баг гараад байгаа юм асуудал байна. Тэгэхээр энэ төлөвлөлтийнхаа бас аргачлал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Хоёрт энэ гол үндсэн чиглэл асуудлууд үр дүнд хүрэхгүй байгаа асуудал нь төсвийн маань өөрийн бүтэц нэг шинжил хийхгүй болохгүй гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 5 жилд 2021-с 24 он, за 25 оны төлөлтийг оруулаад Монгол улсын нийт төсөв 115 их найт төгрөг зарж байгаа. 115 их найт. Энэний жил бүр 65-аас 74% урсгал зардал явж байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийх зардал маш бага. Тэгээ эдийн засаг дахь төрийн оролцоо ихссэн, хувийн хвшил ингээ хомигдсон ийм үед бол яг энэ хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн хөрөнгө оруулалтууд бага байгаас болоод энэ үндсэн асуудал шийдэгдэхгүй байна. Тэгэхээр энэ хоёр дахь энэ төсвийн шинжилгээ яаж хийх юм бэ, хизээ хийх юм бэ гэдэг дээр бас тодорхой хариулт сангийн сайд, эдийн засгийн хөгжлийн сайдаас бас асууя. За гуравт нь хяналт хариуцлагын асуудал маш сул байна. Бид нар маш олон сонсголууд хийсэн. Жишээлбэл агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой сүүлийн 15 жил ярьлаа. Хэдийн их найдаар нь зарцуулсан байна. Үр дүн гардгүй. Улмал дориотод идэг. Одоо удахгүй нийслэлийн 20-40% төлөвлөгөө бид нар ярих гэж байгаа. Биелэлт нь бас 2020 он хүртэл биелэлт нь 20% тавтай. Тэгээд 20% тавтай биелэлтэд дүгнж асуудлаа шийдээгүйс дахиад 40-ыг батлахгаа сууж байгаа. Нэх гой агуулгатай уриатай. Тэгэхээр энэ төлөвлөлтийнхөө гүйцэтгэлийн хяналтын асуудлуудыг хууль эрх зүйн орчны боловсронгуй болгох шийдэхгүйгээр бид нар дараагийн 1000 гоё үгтэй төлөлт хийгээд нэмэргүй. Тэгээ энэ төсөвдөр бол ялангуяа одоо сонгуулийн зорилготой шинэ хоршоо гэдэг нэг их найт төгрөг шахуу зарцуулчихад байгаа шүү дээ. Ингээ үр дүн байхгүй. Төсөвдөө ач холбогдолгүй юм зардлуудыг оруулж ир шийддэг. Энэ асуудлуудыг бас яаж шийдэх вэ? Засгийн газраас ямар хөө бодлого чиглэлэн дээр барьж ажиллах вэ? Гэдэг ийм 3 асуултыг асууя. 3 төрлийн бичиг баримтан дээр бид нар дүн шинжилгээ хийгээд хилцүүлгээ хийж байгаа гэдгээ бид нар яаж мартаж болохгүй. 5 жилийн өмнөх одоо үндсэн чиглэлийн төлөвлөлтийг бол тухайн үеийн агентлаг хийсэн гэж би ойлгож байгаа. Баталсан нь бол тухайн үеийн их хурл баталсан гэж ойлгож байгаа. Энэ үед бол эдийн засаг хөгжлийн яам бол байгаагүй гэдгийг одоо энэ байгаа бүх гишүүд мэдж байгаа байх. Тийм учраас аудит бол тухайн үеийн төлөвлөлтөн дээр тухайн яам алдаа гаргасан энэ төр гэж ингэж худлаа ярихаа болох хэрэгтэй. Мэдээж 5 жилийн төлөвлөлтөнд орсон арга хэмжээ үндсэн чиглэл тусгацсан ажлуудыг тодорхой хугацааны дараа хайж орхигдуулдаг юм байна. 61 одоо ажлыг явцын дунд гээсэн, орхисон. 10 хэдэн ажлыг бол бүр хийгээгүй. Би зүгээр их хурлын гишүүд хариуцлага нэхэхдээ энэ 10 хэдэн ажлыг санаатаагаар хэн хийгээгүй вэ гэдэг эзнийг ол гэдэг даалгаврыг өгөөд байна л гэж харж байна. Жишээлбэл 5-7 цахилгаан станц. Яагаад барьдаггүй? Жишээлбэл Багнуурын цахилгаан станц. Жишээлбэл Дархны арьс ширний цогцлбор. Одоо яах юм тэгээд? Тэгэхээр хуулийн дээр бол энийг хийгээгүй тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг бол тодорхой хэлсэн. Хэдэн хувьтай байвал хэрхэн хариуцлага хүлээх вэ гэдэг нарийн журам нь бол алга байна. Би одоо яамныхнаас асуугаад
Гэхдээ энийг хийгээгүй яамны одоо төрийн нарийн ямар хариуцлага хүлээлгэх? Бүүмэд. Тэр хийгээгүй газрын даргад ямар хариуцлага хүлээлгэх? Бүүмэд. За энэний дундуур жинхэнэ алга болж байгаа хүмүүс бол агентлагийн дарга нар. Бүр журмандаа хэрхэн хариуцлага Одоо тэгээд энэ яг төлөвлөж байгаа арга хэлбэр дээр их анхаарахгүй бол яг дараа жил хэдүүлээ бас яг адилхан ийм хэрүүлгээгээд сууж их болчиход байна л да. Одоо жишээлбэл саяны Ган Төмөр даргын хэлж байгаа агентлагийн даргатай холбоотой буюу засгийн газрын дотоод бүтцтэй холбоотой асуудал төр хяналт тавих чи үүрэгч өөрөө засгийн газрын тухай хуулиараа засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт шууд оноогдож байгаа шүү дээ. Тэр үтгийхэл засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын тайланг бид улсын хурал дээр хилцээ сууж шаардлагагүй юм байна. Ер нь бол тэр дотооддоо өөрсдийн үйл ажиллагаа үр дүн хариуцлагыг ярилцчих ёстой субъектийн хувьд тэнцээ. Харин энэ аудитын байгууллагын дүгнэлтийг бид улсын хурлын яг хяналт гэдэг агуулга дотор авч энэ хяналтаа улсын хурал тавьж байгаа чиг үүргээ гүйцэтгэх хүрээндээ авч үздэг болох хэрэгтэй. Тэгэхээр бид бол энэ төлөвлөлт, төсөвлөлт, энэ гүйцэтгэл тайлантай холбоотой арга барилууд дээр одоо харин өнөөдөр сайн ярилцаад ямар хэлбэрээр явах уу гэдгээ нэгдсэн нэг ойлголтод хүрээд түрүүн тэр өнөр хоёр даргын хэлж байгаачлан шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулад эх жил бүх зүйл ойлгомжтой болмоор байна. Баахан арга хэмжээ төлөвлөждөг, нөгөөтгийгөө хийж гүйцэтгэдэг. Ахаад засгийн газраас төлөвлөгөө оруулаад ирэнгүүт улсын их хурал дээр гишүүдийн гаргасан маш олон санал төлөвлөгөөнд нэмж тосгогддог. Эргээд гүйцэтгэл үр дүнгүй болоод ирэхээр гишүүдийн гаргасан санал шитэй гэдэг хариултыг өгчдөг. Тэгэхээр энэ байдлыг бүгднгийн нэг зэгцэнд оруулахын тулд одоо эдийн засгийн хөгжлийн яам бол илүү санаачлагтай ажиллах шаардлагатай гэж бол үзээд байгаа юм аа. За төсвийн шинжил хязээ ихтэх вэ гэж байна. Тэгэхээр энэ нэр томьёог яаж ойлгож байгаагаас л болно доо. Энэ бол цоо шин сэдв биш. Өмнө төсвийн шинжил байнга хийгдэж ирсэн, одоо ч хийгдэж байгаа, цаашдаа ч хийгдэнэ. Тодорхой асуудлууд ярьж байгаа бол тэрийг ардаас нь бүгдээр тал талаас нь яри. Яг ямар асуудал байна. Маш олон одоо эдийн засгийн ангиллууд байна. Гадаад нөхцөл байдал байна. За ер нь явж энэ төсвийг хэлж байгаа хамгийн том шалтгаан нь хууль эрх зүйн орчин байдаг. Ер нь хуулиас заачсан энэ зардал төсвүүд чинь хамгийн их одоо энэ төсвийг бид нар буцалтгүйгээр одоо өсөх нэмэх ийм л асуудал болж орж ирээд байгаа. За тийм учраас тун удахгүй их хурал дээр одоо өмнө их хурлын тогтоолоор өгсөн үүргийн дагуу засгийн газраас за энэ жилийн төсөв болон цаашдаа ойрын ирээдүйд одоо 4.5 их найдвар жил бүр шууд ор хаяж нэмэгдээд байгаа энэ хууль эрх зүйн энэ одоо орчин танилцуулнаа. За энэ дээр та маш сайн одоо суугаад за энэ хуулиудыг нь бүр одоо ажилуулахаа болъё. Хүчингү болгоё. Энэ зардлуудыг нь таная. Ийм хууль эрх зүйн орчин одоо шаардлагагүй гэдэг энийг нэг тосыг нь тосоор усыг нь усаар ялгах дээр идэвхтэй сайн ажиллах юм байна гэж ингэж ойлголоо шүү. За хоршооны хувьд чиглэлийн сайдын дэлгэрэнгүй хэлэх баха. Тэр дүнгийн хувьд бол нэг их найд гэж энэ удлаа буруу зөрүү юм дүн ярьж ингэж өргөдүүлж болохгүй шүү. Төсөв дээр тийм хэмжээний дүн ачаал ерөөс огт ирээгүй байгаа. Тэгээ ер нь гол нь бид нар 1000 гоё төлөвлөгөө батлаад хяналт хариуцлагын тогтолцоогоо шийдэхгүйгээр явахгүй л дээ. Өнгөрсөн хугацаанд ч ихсэн одоо улсын төсвөр хийж байгаа. Төсвөр олон төсөл арга хэмжээнүүдийн төсөв нэмэгддэг. Цагтаа ордгоо, үр дүн гардгоо. Ийм асуудал байж байгаа. Тэгэхээр одоо яг энэ гүйцэтгэл ярьж байгаа дээр цаашдаа гүйцэтгэлтэй холбоотой, үр дүн муу байгаатай холбоотой хаана ямар алдаа гараад байгаа, ямар учир шалтгаан байгаа юм бэ гэдгийг бодитоор дүгнж яагаад цаашдаа энэ асуудлуудыг бас тодорхой хуулинд оруулж явахгүй болохгүй хаа. Одоо бас хяналтын асуудал хариуцсан сайд бас байна. Тэгээ холбогдох хүмүүс нь энэ дээр бас санаачлуудаар ажиллаараа гэж хүсье. Баярлалаа. тайлагнал төлөвлөлтийн гүйцэтгэлийн юм чинь ингээд нэг платформ дээр гараад тэр нь ингээд хүмүүс харж болдог тэр зүйлийг та нар хийгээч гэдэгтээ бид санал нэг байгаа. Сарын өмнө засгийн газраар энэ тухай тогтоол батлагдсан. Одоо тэр програм хангамжийг бид нар худалдаж авах ажлаа хийж байна. Ингэх юм бол бид нар сар болгоно яг аль бодлого хаана очоод ямар үр дүнтэй байгаа вэ гэдгээ бүр тоон утгаар нь байнга хараад явах ийм бололцоо бол бүрдэх юм аа. Энийг 25 онд багтаж бид нар хийж чадах юм. За 1 минут нэмж өгье. Тэгээ үнэхээр яг
энийг бүрэн хийж чадах юм бол бид нар бол энэ хяналт гүйцэтгэлийг бол байнга хардаг ийм боломж бол бүрдэх юм а. Тэгэхгүй бол нэг нүгөө хэлэхэд 2 сарын 1-нд бүхий яамны тайлан ирж байна. За эдийн засгийн яамны хяналт шинжилгээнд дээр байгаа 6 залуу яг 14 хоног ноцолдоод дүн тавиад гаргаж байна. Хуулиараа ийм. 2хан 7 хоногт дүн тавьдаг. Үнэлгээ хийдэг. Тэгтээ ажлууд нь цөөхөн учраас бол асуудал алга л та. Гол нь газар дээр нь очиод асуудлыг харах боломж бол тэр 2 сарын 1-ээс 2 сарын 15-ны хооронд бол тэр боломж нь бол байхгүй юм билээ. Тэгэхээр бол аудитын хэлж байгаа нэг талаасаа та нар газар дээр нэм харсангүй гэж байгаа зөв. Нөгөө талаасаа хууль журмаараа тийм боломж алга. Тэгэхээр одоо хэдүүлээ яг энэ цахим платформ нэгдсэн бүх хүн датагаа өгч идэг, тэгээд харагдчихэдэг зүйл рүү явах нь зөвөө. Ер нь 5 жилийн хөгжлийн бодлого бол өнөөдрөөр дараагийн хөгжлийн одоо үндсэн чиглэл батлагдсанаар ингээд дуусчихж байгаа хэрэг биш шүү дээ. Мэдээж хамгийн сайн хэрэгжиж байгаануудаа цаашаа бид нар үргэлжлүүлэх хэрэгтэй. Ингэжээж бодиттой эдийн засгийн одоо өсөлт бий болно. Ер нь улс орны хөгжлийг харахтаа бол эдийн засаг, нийгмийн байдал, байгаль орчин гэдэг 3 үндсэн ойлголтон дээр яваад байгаа. Тийм учраас бол альч боловсрал гэхэд боловсрал дээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд үргэлжлэнэ. Шинжилгээ ухаан дээр хэрэгжүүлж байгаа ажлууд үргэлжлэнэ. Маллаж сая хөдөө аж ахуйн салбарын бодлогоо ярьж шít. Энд чинь их урт хугацаанд явж иж үр дүн гардаг болохоос биш 5 жил явлаа одоо хаалаа. Дараагийнх гэдэг юм байхгүй. Тийм учраас таны хэлж байгаа өнгөрсөн 5 жилд хийгдэж амжаагүй зарим ажлууд техник эдийн засгийн үндэслэлгүйгээс болоод хийгдээгүй байх юм бол энэ үндэслэлүүдийг техник эдийн засгийн үндэслэлүүдийг бид нар хийгээд ингээд тусгаад явнаа. Нэг. Хоёрдугаарт бол ер нь өнгөрсөн жилээс эхлээд энэ сүүлийн 3 жил эдийн засаг хөгжлийн яамн дээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил хийгдэж байгаа. Энэ юу вэ гэхээр зэрэг өөрийнхөө төсвийн орлого, төсвийн зардалтайгаа уялдуулаад ер нь техник эдийн засгийн үндэслэлтэй ажлуудаа төсөв тусгая гэж байгаа. Тэгээ харамсалтай нь жишээлбэл 25 оны төсөв техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зардал 2 дахин буурсан. Энийг бол их хурл сайн дураараа шийдсэн. Одоо тэгээ бид нар жишээлбэл 26 оны төсөв ярихад техник эдийн засгийн үндэслэлтэй ажилчин их цөөрхөн байна шүү гэдэг. Ийм зүйлтэй тулгарх жишээтэй, тийм ээ. Тийм учраас бол бид нар харин хаа очиж 25 оны хөгжлийн төлөвлөгөөг гаргахдаа бид нар бол дандаа төсөвтэй нь уйдсан байгаа. Төсөвтэй уйна гэдэг бол техник эдийн засгийн үндэслэлтэй төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ гэсэн үг, тийм ээ. Тийм учраас бол 26 он ч ялгаа байхгүй. Бид нар одоо удахгүй 26 оны